амарлаа өдрийн мэдгч. За нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар Акомазон авц сүлжээ. За мөн Mobicom хамтран ажиллаж байна. Баярлалаа. Баярлалаа. За ингээд танд үдээ ачир групп дээр маань миний түүх, хайрын түүх, хөгжилтөө түүхээ ингээд бүдэнгийн сайхан хаштагтаар ялгаж салгаад бичих сайхан боломжийг бид хоёр өгдөгөө. Тэгээд хаштагтаа бичих юм бол манай чанцаад амар тий. Дараа ялгаж салгаж авах тий. Ухаантай шүү дээ гэж. За эхэлэх үү. За тэгээ ингээ ихний түүх. За. Сайн байна уу? Та бүхэнд өдрийн мэндийг хүргэе. Би 10 жилээ төгсөөд эмч болно гэж зүтгэн эзэлтийн ерхий шалгалт өгсөн юм аа. Шалгалтанд дааш тэнцэж эмч болох сургуульд аль биесээр орсон. Гэхдээ сургуульдаа орсон гэдгээ мэдснийхээ дараа бодол маань өөрчлөгдөж өөр сургууль руу орохоор болж тухайн үед ээж аав хоёр маань намайг эмч болсноо дээр гэж атгаж байсныг отооч би мартадаггүй. Би одоо 3 дахь курсын оюутан. Одоо бодоход эцэг их маань миний ирээдүг зөнгөөр мэдэж байсан юм шиг санагддаг. Учир нь би одоо хичээлдээ ямар ч зориггүй, сонирхолгүй, яг үнэндээ мөнгөө төлөөд 10 жилийн сурагч шиг л хэвийн байдлаар сургуультай явдаг хэвээр байна. Хэрэг яг одоо 10 жилээ төгсөөд мэргэжлээ сонгож байгаа дүүнер маань энэ постыг уншчихвэл аав ээж чинь чамайг өөрөөс чинь хэд дахин илүү мэднэ. Эцэг эхийнхээ үгнээс битгий гараараа. Одоо өөрийн чинь зөв мэт байгаа боловч ирээдүйд эцэг эхийн чинь зөв байсныг чи аяандаа ойлгоно шүү. Хэн нэгний буруутгал шүүмжлэх гэж биш, эцэг эхийнхээ үгэнд сайн орж байгаарай л гэж хэлэх гэсэн юм. Над шиг өөрийнхөө зөрүүдээсээ болж ирээдүгөө битгий баллаарай гэсэн байна. За. Дараагийнх нь чойронгоогоос авчирсан түүх байна тийм ээ. За зайсангийн 24 цагийн цэцэрлэгт ахтайгаа явдаг байлаа. Нэг удаа ахын ангийн 2 атмаа намайг 0 дээрээс түлхэж унгаагаад би тархиараа савж унсаа. Ахтаа уйлж очиод хэлсэн чинь ахын амар уурн хүрээд бүр нүдэнд нь нулимс сэлгнээд л явчихсан. Гүүгээд л явчихаар нь ардаас нь очсон чинь ах нөгөө хоёрыг чинь 0 бодоо олгож байна. Тэгээд тэрнээс хойш ах өөрөө тэр цэцэрлэгийн атман болсон байт юм. Цэцэрлэгийн атман болсон. Дараа нь 3 дахь ангид орчихсон байсан. Ахтаа би Twix авчихсан өгөх гээд явж байсан. Замд 2 банд намайг шууд багалзуурдаад ёо ямар амар Twix-ийг минь авах гээ буландчихсан зогсож байсан. Ах хараад гүүж ирээд нөгөө хоёрыг бас бодоо олгож байгаа юм чинь. Би Twix-ийг өгөхгүйгээ тас атгаад бүр уйлчихсан байж үлээ. Бүр том болсон би энэтхэгт сурахаар болоод ах болохоор тэнд очиод үрээ 8 сар олчихсан байсан. Намайг анх очиход эмэгтэй хүн энд хэцүү гэд өөрөө болохоор Монгол буцахад 1 сар үлдчихсэн байсан. Тэр болтлоо би чамайг дагаж явж чамд өөрийгөө хамгаалах техник заана. Чи энд төөрүүл яа? Гэрээ олох уу? Чамайг хүн улгаалчихвал яа? Чи зүгтаа чадах уу? Гэдэл амар юм яриад би ч ах одоо юу сүртэйл гэж дотроо бодчихв. Тэгээд яван явтлаа намайг өдөр болгон дагаж явдаг болсон. Тарамбайд суусан ч гэсэн чи хаагуур яаж явж гэн? Эргэн тойрноо байнга нүдэлж бай гэдэл эхэлсэн дээ. Надад хичээл орж эхэлж байгаа. За одоо чамайг эрэгтэй хүн ардаас чинь өргөвөл гар чин сул ишээвэл аргашаага хөлөөрөө бүлдэгдэх хэрэгтэй. Гарыг ингэж үчнэ гэдэл өөр дээрээ үзүүлээл би зүйлдээ залхаад за надад юу гэр тийм юм тохиолдсон ингээл байсан. Дараа надад үнэхээр тохиолдд юм да. Оюутны байрнаасаа сургууль руугаа явах гээд замаа товчлоод ой модны наагур явж байсан чинь ардаас хүн дагаж байгаа юм шиг санагдаад нилээ явж байгаад эргээд харсан яг нэг гар нүүрлөө орж ирж байна. Нэг энтхэг залуу намайг барьж аваад тэнгүүд нь би шууд ахын надад заасан зүйлсийг хэрэглжүүлээд нүүрлүүн шанаадаад нүрээ дараа доошо болонгууд нь нуруулуун тохоодоод илгрүү нөшөглөөл зүхтчихсан. Яг ахын заасан дис дараагаар ах минь намайг олон зүйлээс хамгаалж ирсэн. Хамгаасаарч байгаа. Саяхан хүртэл гэрт нь очисон чинь ах нь одоо чам кикбокс занаалт гэж хэллээ. Хизээч өөрчлөгдөхгүй миний ах гинэ. Хөөр хийн те. Цэцэрлэгт байгаас нь хамгаалж ирсэн. Юу хөөр хийн те нэрээ. За дараагийн түүх. За. Нэрээ нуцлан сонсож байна. Ахлах ангид ороод хичээлээ ёстой ална л гэж боддог байлаа. Ахлах ангид ааж орлоо. Гэтэл тэр жил ээж маань хөдөө амьдрахаар болдго юм байна. Үгүй юу л да. Би гэдэг хүн чинь ээжтэйгээ, дүүтэйгээ гуруулаа ааваасаа тустай амьдардаг байсан юм. Доороо 2 хөөхөн дүүтэй. Тэгээд л тэр жил ганцаараа амьдрахаар гэртээ үлдсэндээ. Яагаад гэж юу? Тэр үед амьдрал хаанаа л хэцүү хүнд байсан. Хэдэн өхөр аваад өнөө хідээ онд оруулах гэж аав минь хадлан тариа гэд хидэн сараар алга болно. Барагтай байхгүй. Хөдөө гэрт ээжээс минь өөр хэрэгтэй хүн байггүй л дээ маш хэрэгтэй байсан. Хөдөө шилжиж сурыг гэж бодсон ч хэдэн жил юм чинь гүрийгээд тисэл гэж бодсон. Тэр үед өөрийгөө чадна гэдэл зоригжуулаад л гэртээ ганцаараа үлддэг юм байна штэ.
Охин хүүхэд ганцаараа бүтэн өвлийг давсан гэхээр одоо ч би гайхдаг юм. Гэхдээ амар байгаагүй. Ээжийг ирээд явхаар зөндөө уйлдаг. Том байшинд ганц нөмөр нөөлөг болдог байсан хүн. За баяртай гээл ганцаараа минь үлдээгээд явна. Хаяа амралтаараа хөдөө очихоор уйлмаар санагддаг л байлаа надад. Ээжийг миний охин яаж вэ? Галаа түлээ дулаахан байгаа үсттэй гэхэд нь нүд нь нулимс дүүрч ирээд л хэцүү байна ээжээ таныг санаад байна гэж хэлхийг зөндөө их хүсдэг байлаа. Хүсвч хэлсэн гэгчээр ээж минь зовчихно гэж бодоод хэлж зүрхэлдэггүй байсан юм. Ээжтэй зөндөө гомддог байж уулзахаараа дууга хураана зүгээр л хоолойг нь сонсоод уйлна айлын ирэх охин чинь ганцаараа үлдээд л ээж аавынхаа тэр их хайрыг мэдэрч байгаа юм чинь. Гэхдээ би их хэрсүү ээжээ. Яаж ч ядарч үлсэн хизээж ээжээсээ тийм авмаар байна, ийм авмаар байна гэж гойж байгаагүй. Их хахир өвөл байсан. Үүрээр дөрөв гидсрээд сургууль руугаа алхна, өдөр нь ирээд хичээлээ хийн. Тэгсээр байгаад тэр жил Оросд тэмцээн уралдаан болгондоо төрүүлээд шагналт байрууданд орсон. Зовлон жаргал аль аль нь хязгаартай хизээ нэгэн цагт дуусна гэдэг дээ. Ээж минь намайг ганцхан жил тисч тэгээд л бүх юм сайхан болно гэж хэлээд үнсэн. Үнэхээр ширүүн борооны дараа өвс өнгө орох шиг удаачгүй бүх юм сайхан болсон. Би гэдэг хүн төгсөх ангидаа том дүүтэйгээ хамт байхаар болсон. Дээр нь Орос улс руу 100% тэтгэлэгтэй сурахаар болоод бөөн баяр. Багдаа тоглоод ярьдаг байсан тэр мөрөөдөл маань бүхэлдээ биелсэн л дээ. Чи ирээдүйн зохиолч хүний гарт зөөлөн хүрээрээ хөөе. Хүү чи мянганы шилдэг зохиолчтой яаж харьцаад байгаа юм бэ? Зохиолч хүний гарын хоолыг идээлгүй чи ч яста азтай юм а гэх мэтчлэн ойр хавийн бүх хүмүүсээ явуулдаг байсан юм л да. Одоо би чинь хүссэн улсдаа энэ зохиолч мэргэжлэрээ сураад явж байна. Тэр жил арай гэж нус нулимстайгаа хутгалдаж өсгсөн өхөр маань одоо 100 хүрсэн. Хүн гэдэг амьтан чинь хэцүү зүйлийг давж ээж л урагшилдаг юм байлаа штэ. Аав ээжийн хайранд эрхлээд л сайхан байна. Хамгийн гол нь намайг яаж ч алдсан, яаж ч уруудсан түшээд авах гэр бүл байна гэдэг үнэхээр сайхан юм билээ. Удахгүй нутагтаа очиод мянганы шилдэг зохиолч охин нь Монголоо хөгжүүлнэ. Дэлгсэн тэрлэг шиг их орондоо дэндүү хайртай даа үрнэ гэсэн байна. Ямар гоё юм те. Гоё үтсэн байна уу? Москвад Ломносын их сургуульд сурж байгаа юм болов Ломносын. Магадгүй юм те. Москва ч бас айгүй гоё мундаг сургуулиуд ихтэй мэл шүү дээ. Ломносын нэрэмжтэй сургуульд сэтгүүлчээр сурна гэдэг мөрөөдөлтөй охин байлаа гэж. Тийм. За, дараагийнх нь нэрээ ноцлсон сонсогч байна. Энэхүү бичвэрийг минь унших налхар сайхан намрын өдрийн мэндийг Эмжил радиогийн хамт олон болон хоёр хөтлөгчдөө сонсогч олондоо хүргэж байна. Хамгаас хайрт өвөөдөө. Миний өвөө бурхан шиг сайхан хүн байсан. Би хэлэлтгүй түмэн мэддэг байсан юм. Байсан гэсний минь учир өвөө минь нарт орчлонгийн ариун хөрсөндөө залраад 33 хоногийг ардаа уджээ. Өвөөгийн ганц өмч байлаа. Өнгөтэй зүстэй болгоны эзэн байлаа. Өврөөс нь салдгүй охин нь байлаа. Өвөөтөөгөө өнгөрүүлсэн сайхан түүх их болоо. Өвөө маань их л ажилсаг хизээч ажлыг хойш тавьж халагдгүй дал гарчгаад хөнгөн шингэн гэж жигтэйхэн мотоцикл унаад л хідэн сарлага хариулаад хөдөө амьдардаг малчин хүн байсан. Өвөөгөө хачин ихээр санаж байна. Би өвөөгийнхөө амнаас ч илүү хайрладаг зээ охин нь байсан юм. Амтдны дээдийг ганцхан надад л өгөх гэж гуцсан дорой хадгална. Охиныхоо гарыг Чингисийн дэвсгэр дээр дээш нь харуулнаа гэдэл тэтгэврийнхээ хідэн борт хөргнөөс эмээгээсээ нуугаараа гэдэл өгнө. Өвөөгийн надад мөнгө нууж өгдгийг өвөө битээрөөс өөр хинч мэдэхгүй. Очихгүй утгаар халаасалж явж байгаад бүр урагдчихсан байдаг байж үлээ. Хар багаас минь надад өмг түршиг бүхэл ертөнц минь болж аавын минь оронд аав минь болж эцгийн хараар хайрлцгаад ачийг нь хариулж чадаагүй байхад ийм хурдан явчихна гэж даанч ботсонгүй. Өвөөг сахиж нойргүй хонсон өдрөөд хизээж дахиж олдохгүй гэж бодоогүй. 9 сарын 1-нд бандгар охиндоо хичээлийн шинэ жилийн мэнд гээл ярьдаг байсан хүн гинтэл залгахгүй болох мэдрэмж хоолоод юм тэгэлчгээд гарахгүй хүндүрлэх мэт. Өдөр болгон одоо залгах юм шиг санагдаж уцсныхаа дууг байнга нээлттэй байлгаж хизээч ирэхгүй дуудлагыг хүлээлт хизээ арилах юм бол магадгүй арилахгүй байх. Сэтгэлд минь тодоос тод гэрлэн болж охиныхоо амьдралын 18 жилийн турш үгийн сайхнаар усалж хайрын дээдийг мэдрүүлж нүдний цэцгийн мэд хайрлаж өсгсөнд баярлалаа. Хайрландаа гэсээр байтал хайртай өвөө минь хизээч ирэхгүйгээр бас мартагдахгүйгээр холын хол яваад өгсөн байна. Өмнө жилүүдэд шинэ жилийнхээ бэлуг авахдаа дандаа 2 бэлуг авдаг байж үлээ. Учир нь өвөө минь оны хамгийн эхний өдөр төрсөн өвөөдөө бэлүү авах гэж захын бүх лангуу хэсэж байж төрсөн өдрийн бэлууг нь олно. Түрүү жил их ахархан бодолтой өвөө арай өөр өдөр төрчихгүй тэгсэн бол ингэж их алхаж хөл өвдөхгүй гэсэн ухааны юм бодоод л явж байсан. Гэтэл өвөө минь энэ жил алга.
Хүн тэгээд энэ хорвоогоос явсан гэдэгт нь итгэхгүй, үнэнтэй эвлэрч чадахгүй нь их уддгийн байна. Бүр зургийнхаа өмнө зул асаачсан байхад хүртэл энэ 33 хоног хагас ухаантай хаана гიშгэж яваагаа ч мэдгэсэхөөгүй. Шүн болгон зүүдэлж, үнэрийг нь санаж, сахалтай хушуугаар нь гэж бодож, хайртай гэж хэлээгүүдээ харамсаж, гаднаа зүгээр юм шиг хэрнээ, дотроо бол хашгирч өнгөрүүлж байна. Хэдийгээр өвөө минь энэ хорвоод байхгүй ч охиныхоо сэтгэлд үргэлж тод гэгэн тунгалаг дүрээрээ оршиж байгаа юм шүү. 18 настай бяцхан охины сэтгэл зүрхэнд мөнх амьдрнаа. Хайртай шүү таньда. Таныг хүндэтгсэн зэ охин Инээс гэсэн байна. 18 настай охин гэхэд ямар гоё бичсэн бэ те. Тийм байна те. Тэг хүн яг ингэж нөгөө сэтгэлдээ бууснаа цаасан дээр ингэж буулгана гэдэг бас ер нь их чадвар шүү. Харин тийм би бас тэгж боддоо штэ. Одоо энэ нөгөө уран яруу унших те тэгээ айгуу гоё бичих гэдэг ч юм бол хэвээр амаргүй мэлээ. За дараагийн түүх. Сайхан түүхүүд гэдэг хуудсан дээр тавигдсан түүх юм байна. Би 35 настай эмэгтэй нөхөр сургуулийн насны хүүгийн хамт амьдардаг байлаа. Би 3 жилийн өмнө Солонгос руу хараар ажиллахаар явж нөхөр хүүхэд минь гэртээ үлдсэн юм. Би тэнд ажиллаж байхдаа өөр их хүн дурлаж хамт амьдрах болсон. Би дур тачаалдаа шатан хайрлаж, хайрлуулахын жаргалыг эдэлж байв. Тэгээ жирэмслээд хүүхдээж гаргахаар шийдсэн. Би хуучин нөхөртөөгөө уулзаж гэр бүлээ салгаад хүүгээ авчран хамт амьдрна л гэж бодож байлаа. Ингээд уцаар яриад яахав гэж бодоод дараа гэж явсаар байгаад өнөөх хүрч. Би охиноо аавд нь үлдээгээд учраа ололцох гэж Монголдо ирсэн юм. Хол байхад бүх юм л амархан байдаг байж. Нөхөр маань сэхэтэн сайхан сэтгэлтэй болохоор намайг ойлгоно, уучлана. Тэгээд би хүүгээ аваад буцаж ирнэ. Гадаад оронд хүүдээ сайн боловсрал эзэмшүүлнэ л гэж бодсон юм. Гэтэл ирснээс хойш яг л тамд байгаа юм шиг байна. Миний бүх найз нөхөд нэгэн дуугаар нөхөр маань 2 жил намайг үнэнчээр хүлээж өөр эмэгтэй рүү хардггүй байсан гэлээ. Хүү маань жаахан хүү байсан бол томоо залуу болж хуурч намайг хүлээнгээ аавтайгаа маш дотн болсон байлаа. Би тэднийг салгаж чадахгүйгээ маш сайн ойлгосон. Тэр тусмаа шилжилтийн насны хүүхдүүд маш хүнд тусан шүү дээ. Цаг хугацаа өнгөрсөөр л байдаг. Гэтэл би тэдэнд нөгөө гэр бүлийнхээ тухай ярьж чадсангүй. Тэгээд мөн анхны нөхрөө одоо хүртэл хайрласаар хүндэтгсээр байгаа ойлголоо. Тэр миний хувьд өөр талаасаа нээгдэж би түүнийг улам их хайрлах болов. Миний шинэ нөхөр Солонгос хүн л дээ. Тэр маань их ухаалаг, мэрэгэн хүн байжээ. Тэр намайг Монгол руу буцах гэж байхад хэрв чи нөхөр хүүгээсээ салж чадахгүй бол бүү шаналаарэ. Би охиноо өөрөө өсгөж чадна. Гэхдээ чи ядаж жилдээ нэг удаа ч болтгоо уцаар ярьж агаарай гэж хэлээд л явуулсан. Би тийх үед нь за юу гэж дээ. Би чинь заавал эргэж ирнэ гэж хэлээд л хүрээд ирсэн. Би заавал буцах ёстой. Тэр хоёр маань тэнд наадгүй яаж байгаа бол доо гэж байнга шаналх юм. Гэтэл намайг ирснээс хойш хуучин нөхөр маань 2 дахь хүүхдээ хоёлаа гаргая. Хүү маань ч том боллоо. Харин охин төрүүл чи бид хоёр дахин гэрэлсэн мэт өвлөө их аз жаргалтай болно гэдэг. Эдгээр үгсийг сонсоход зүрхээр хатгуулах шиг л болдог. Би шүнжэнгөө уйлж тайвшруулах юм уудаг болсон. Тийшээ утасдах үедээ арай л тайвширдаг. Тэгэхдээ 2 настай охин маань утас аваад шулганахад өдрийн үлдсэн хагасаа яаж өнгөрөөхөө мэдхээ байдаг. Хинч миний нууцыг мэдэхгүй. Би бүр ээжтэйч өөр оронд охин үнтэй болсон гэдгээ ч хэлээгүй. Би том болсон, нас тогтсон эмэгтэй байж яаж ингэж чадваа гэж өөрийгөө ч их гайх юм. Тэр маань мэдвэл нөхрөө алдах вэ гэж мөн хамгийн гол нь түүний хүндэтгэл итгэлийг нь алдах вэ гэхээс айж байна. Хүү маань ч ээжигээ үзэхээ байвал яана. Мөн охиндоо ээж нь яагаад хайсан гэдгээ яаж тайлбарлаж хэлэх вэ? Би бүгдд нь маш их хайртай. Харин тэдний хувьд би зөвхөн зовлон шаналл авчрагч л болжээ. 2 галын дунд л амьдарч байна. Ингээд сэтгэлээ нээсэн ч дотор минь хөнгөрсөнгүй дээ гэсэн байна. Ямар амар хэрэг вэ? Тийм байна. Солонгост Монголд хоёр амьдрал. Тэнгүүтээ нэгийг ор тас нууцсан. Тийм хэлээгүй хүүхдийг нууцсан гэсэн. Амар бүхэг юм байна ёо. Энэ хүн бол галзуурах баха. Хэцүү юм байна. Хэцүү юм байна. Тийм байна. За Улаанбаатар хотод 12 цаг 24 минут болсон. За нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар Mobicom хамтран ажиллаж байна. Дэмжин ажиллагч байсан. Дэмжин ажиллагч. За уучлаарай. За гэр бүлээр шинэ утастай болохыг хүсэж байна уу? Тэгвэл Mobicom-ийн урамшууллыг бүү алдаарай. iPhone, Samsung, Huawei, ZTE, Honor брендийн аль биесны утаснуудыг сонгон эхний утасаа үндсэн үнээр нь аваарай. За дараагийн 2 дахь утас 10-аас 20%, 3 дахь нь бүр 40% хүртэлээ буцаа авалттай хөнгөлөлт шууд Montpellier буцаагдчих юм байна. За шинэ хичээлийн жилээр сургуульд орсон хүүхэд, оюутан гэр бүлийнхэндээ баталгаатай, найдвартай шинэ утас авах хамгийн зөв сонголт бол
Mobicom шүү. Улаанбаатар болон орон нутгийн бүх Mobicom-ын салбарт zanгийн нэвтрүүлгийн дэмжээ ажиллагчаар Mobicom дэмжиж ажиллаж байна. Утасны дугаар нь хэлчихье. 22 22 4 тэг 22 22 4 тэг. За, дэмжээ ажиллагч Mobicom-д баярлалаа. Баярлалаа. Өдөө ачаар нэвтрүүлэг радио 20 дугаар студиэс миний түүхээр үргэлжлэлээр ирхэн сонсогч танд шууд хүрж байгаа. Дараагийн түүх маань энэ оюу гэдэг хүний түүх байна. Сайн уу бүгдтний өдрийн мэнд төрөх эмнэлэгт олон ээж, олон бяцхан буян үйлцэн түүхээ хуваалцах гэсэн юм аа. 2024 онд баг хүүгээ амгалан амарчхад төрүүлчихэд төрсний дараах өрөөнд дөрвөлээ байдаг байсан юм. Сахиур ахгүй. Манай хүүч сайн унтдаг, би ч нам. 2 дахь өдрөөсөө би тэнхрээд унтах гэхээр нэг архаг ээжийн хүүхдэд нэг санаа зовдөг байлаа. Шүнжэнгөө уйлна. Ээж нь хөрграад л унтаад байна. Бүр яг мөөмөрөө дарах гэж байхад нь охиныг нь амжиж авч унтуулж илээ. Манай өрөөний бусад хоёр ээж унтаагүй байсан юм. Тэр хоёр ээж яа чи ямар мэдрэмжтэй авба. Яг хүүхдэд дараад алах гэж байна штэ гээл санаан зовчихсан аятай. Нөгөө ихчийг сэрхээр хилээд охиныг нь өгсөн чинь баярлаа гэдэл уйлаад байсан. Тэрнээс хойш архаг ээж сэргийг унтдаг болсон. Миний сүү төрүүлж ороод манай хүү мөөмөндөө цадчихсан сэрдгүү нөгөө өрөөний 3 надаас гуйгаастай манай хүүхдийг хөхүүлээд өгөөч тийхүү гэсэн өрөвдөлтөй бүр ядарчихсан харцтай. Тэгээ 3 бацааныг хөхүүлээд нам унтуулж ээж нар бөөн баяр өөртөө байгаа аль амттаа гэсэн болгоно надад өгөөд би санаа зовоостай. Эмнэлгээс гартлаа өөрийнхөөсөө гадна нийлээд 8 хүүхэд хөхүүлж илээ. Ямар сайхан сүт юм бэ те. Хажуу өрөөний ээжүүд гуйгаад би сүулдэ айгаад би ямар нэгэн өвчнгүү л те. Гэхдээ яг болох юм уу гэж байж хөхүүлдэг байсан да. Сүү орохороо их өтгөн сайхан дүүрэн сүү ордог. Бүр саага тавихаар дээр нь өрөм тогтдог байлаа штэ. За. Хариуд нь би 3 төрсөн ч ёстой хүүхэд үлгэдэж чаддгүй байсан юм. Хүүхдээ жимбитлэн сайхан үлгэдүүлдэг байлаа. Одоо ч би үлгэдэж чаддгүй нэг л эвийг нь холдгүй эв хавгүй хүн юм шиг байгаа. Багаасаа зөндөө ах нартай өссөн болохоор хүүхэлдээ бар бинтер мэдхгүй үлгэдэж тоглож байгаагүй л дээ. Тоглодог тоглоом нь машин, буу, мод, чулуу илс байсан. Ингэж л би хүний өөрийн гихгүй 9 хүүхэдтэй болсон байдаг юм. Анх мөөмдсөн хүнийг нь мөөм ээж гэдэг юм байна лээ. Одоо миний мөөмдсөн хүүхдүүд 2 хүрэх гээд л явж байгаа хта. Эхийн цагаан суу их том буян болдог юм гинлээ. Энэ хүртэл унсан та бүхэнд баярлалаа гинэ. Ямар гоё. Одоо нөгөө нэг цусны донор гэдэг шиг сүүний донор бас байд юм биш үү? Аа. Миний түүхээр бас нэг орж ирж байсан. Тэгээд бүр ингээд амар ингээд саагаад ингээд тавиад сүлд хөлдөөчдөг заяа. Тэгээ сүүнүүдээ яг одоо ингээд энэ хүүхэнд нь сүү орохгүй байгаа ингээд ээж нарт өгдөг. Тийм. Гэтэ ч одоо ингээд 8 хүүхэд одоо нэг хөхүүлнэ гэхээр тийм их сүү гардаг юм байна. Гараад байна. Тэгээд ер нь бол ингэдэж штэ. Одоо нөгөө чи төрж үзээгөө болохоор мэдэг байх л та. Нэг хөх эвэлчин штэ. Тэнгүүд энтлийн мөмө хөлж хат энэ талаас нь ингээд сүү асгараад бими бол ингээд доороо ингээд барайны шиг ч юм уу аяг ч юм уу тавьсан. Эсвэл ингээд байнга ингээд одоо хүүхдийнхаа даав эсвэл маарал заарл ингээд тавьцтай л нэгт нь орно штэ. Та тэгвэл сүү сайтай байж тий. Одоо нэг орчвол гайгүй. Гэхдээ тийм 8 хүүхэд хөхүүлэх хэмжээний биш юм уу. Тэгээ өрөм тогтчих тийм үү тий гэж бас. Ер нь бол одоо ингээд төсөөгөөс агаа тавьчихгоо сайхан шаргалтаад өрөм тогтно штэ. Тийм. Тэгэнгүүт одоо тэгээд тийм ийм сүү сайтай ээжийн хүүхэд ингээд бандагаа л байна. Тэгээ ээж нь ингээд шүгийгөө л энэ заяа. Сүүний ингээд чанар нь жоохон муу штэ тий. Тэгэх юм бол яг хүүхэд нь хөхтөөрөө хөхөн гэхдээ ээж нь өөрөө бандаагаад байт юм байлээ. Бас нэг тийм тал байна. За тэгвэл тэгээд анх хөөсөн одоо ээж чинь мөөм ээж гэдэг юм ба штэ. Сайн мэдчих авлаа. За дараагийн түүх. Чоронгоогоос авсан. Намайг өглөө ажилдаа очингууд нулимстай нүд өгсөн хүний хувцас огтдог байлаа. Цагдаагаар ажиллаж байх үед минь үнэхээр харамсал төрүүлсэн нэг хэрэг гарч байсан юм. Эхнэр 3 хүүхэдтэй нэг хүн хувь хүн талаас бол их дайжгүй, учиргүй ууж идээд яваад байдгүй хүн л дээ. Нэг удаа сургуулийнхантайгаа уулзсан. Мэдээж бааранд орно ууж идэнэ. Тэгээд дуусчаад гарч ирээд такси барих гэж зогсож байхад яг тэр мөчөд гай газар дороос гарч иж байгаа байхгүй юу? Нэг залуу тамхи асуусан байгаа юм. Тэр хүнд байгаагүй л дээ. Тэгээд байхгүй гэж хэлж. Тэгсэн өнөөх нь чи ганц тамхи өгчөд яах вэ гэж томорч. Иймхэн зүйлээс болоод л маргалчж байгаа байхгүй юу? Манер бол төрүүлж үйлдэл хийгээгүй. Эхлээд цохиулсан, мэдээж халамцсан хүн уурлан, зөрүүлээд цогсон. Нөгөө тамхи асуусан залуу зам дээр байсан болохоор толгоо нь боржуур дээр тараад ганц цохиулаад л газар дээр нам явчихсан. Тэгээд бид нар дуудагдж байгаа юм чинь тийм газар тийм хүн өгсөн гэд дуудлага ирсэн.
Камерын бичлэг үзэн хаана хэн уусан байна, бааранд ороод карта зурсан зураас мураас гэд бүх юм тайл тогтоон штэ. Тэгээд мань нэрийг барьж авчираад уулцсан. Хүн алах дээрээ тулцсан хүн бол байгаагүй. Байцаалт аваад сууж явахад уйлаад хэрэгэ хүлээсэн. Үгчгсэн гэж би мдээгүй штэ. Цогчхоод л явсан. Тэрнээс биш би туслах байсан юм. Би чинь ганц хүн биш штэ. Биеэ дөрөв хуваачсан гэр бүлтэй хүн гээд л уйлаад байсан. Тэр залуу маш олон жилийн ял авсан. Давж заалцсан эсхийг нь бол би хэлж мэдэхгүй байна. Гэхдээ манай өрөөний залуу бит хоёр хоёулаа шоконд орж байсан. Ямар амар өндөр ял аваа гэдэл. Надад бол тэр хүнийг шоронд явуулгаад хитрхи хайран санагдаж байсан. Ганцхан хормын уураа тавьчих чадаагүйгээс 3 хүүхдийн эцэг хүн шоронд явчихж байгаа юм. Хүмүүсийн согтуудаа маргалдаг шалтгаан маш жижигхэн. Наад зах нь саяны жишээ тамхи байна уу байхгүй гэдэл асуусан ингэж болов. Эсвэл нэгнээ мөрлснөөс болоод бүр цаашлах юм бол довшин дээрээ жаахан томрох гэдэл хүн өдөж хороогоод л зодон болно. Ганцхан хормын бодлогогүй үйлдэл нэг насны амьдралыг орвонгоор нэргүүлдэг юм шүү. Уураа тавьчиж ухаантай байцгаая гэсэн байна. Яа, ямар харамсалтай юм бэ те. Тийм ээ те. Зүгээр л тамхинаас болоод харин шоронд бүр ялаваад ингэ. Тэгээ өчнөө олон жилийн ялуу бүр тийм маш олон жилийн ялуусан. За дараагийнх нь ухаар л өгсөн түүхүүд гэсэн байна. Би тэр үед их огцом шийдвэр гаргасан л да. Уг нь би биеийн тамирын багш дасгалжуулагч болно гэж конкурс өгөөд тэнцээд тамирын дэдэд орчихсон байсан юм. Гэхдээ өглөө хичээлдээ явлаа гэж аав ээжтэй хэлж гараад гал сүнүүгчийн курс суудаг байлаа. 10 жилээ төгсөөгүй байх үед юм да. Хүүхдүүдтэй гудамжинд шийдэн дээр тоглоод байж байтал манай дээхэн талд нэг айш шатаад галын машин хажуугаар юу гэж дахиад явчгаар нь хүүхдүүд л бас сонирхоод ардаас нь гүйж очиод харцгааж байсан юм. Тэгсэн надад гал унтрааж байгаа хүмүүс айгүй гоё харагдаад болдгүй. Амар эргэлхэг зөрөгтэй юм шиг санагдаад тэгээд л би гал сүнүүгч болохоор шийдсэн юм. Тамирын дэдэд ороод удаагүй байхад гал сүнүүгчийн 21 оногийн үнэгүй курс эхлэхээр нь сургуулаа хаяад шууд л тийшээ орсон. Тэр 21 оногийн курсыг төгсөнгүүт шууд томилогдоод ажилдаа ордог юм л та. Шинэ ажилд ороод би Нярваасаа бараг 2 шуудаа шахуу гал сүнүүгчийн ажлын хувцас хүлээж аваад тэрийг автобусаар аваад гэртээ арьсан. Хараад хувцас өмсөж үзээд ингээд гал сүнүүгч болчихлоо гэж бодсон чинь тэнгэр төөрөх шиг мэдрэмж төрж илээ. Аав ээж хоёр мэдээд анхандаа сургуулаа ачглаа гэж нэг их уурлаад гал дор шатаж өгөх нүү гэж бас нэг уурлаж байгаад хэд хоногоос за одоо нэгэнд сонгочихсан бол яах вэ гэд эвлэрсэн. Хувц сунарыг нь хүртэл аваад ирчихсэн болохоор эвлэрхээс ч өөр яах вэ? Би 18 нас 4 сартаа анх гал унтраахад ажилд орж байсан юм. Шинэ ажилдаа бүр дурлаж орсон болохоор ямар ч хүнд хэцүү зүйл байсангүй. Ерөөсөө л бүх юм цоошин, сонирхолтой. Олон ирчүүлдэ мөр зэрэгцэж ажиллаж байгаа гэж бодохоор их гоё. Нэг тийм эр зөргийн мэдрэмжтэй. Хамгийн ихний ээлжиндээ гараад байж байсан хонх дуурайд л эхэллээ. Манайхан тачигнаад л бүгдээрээ гүйж очиод хувцас өмслөө. Би ч араас нь дагаж гүйж очиж хувцлаад машиндаа суугаад л явлаа. Миний явсан хамгийн анхны дуудлага. Нэг цэргийн ангийн галтойгоо шатаж байв. Айгүй урт байшин. Нийслэлийн бараг бүх ангиуд ирчихсэн ажиллаж байгаа юм. Тэгээд намайг чинь погоор аваад ир гэл хэлэнгүүт би машин руугаа гүйж очиод погоор гэж тойрчгүйгээд нөгөөх нь олохгүй хайгаад л байсан. Заалгаж байсан ч гэсэн амьдрал дээр гарахаар өөр байгаа юм чинь сандралтаа байсандаа ч тэрөө нөгөөхөө мартчихсан. Тэгсэн чинь манай жолооч яасан гэхээр нь погоор гинэ гэсэн. Өө маа энийг аваад яв гээл надад гаргаад өглөө. Тэгэхээр намайг юу авчиргэн би жолоочосоо шууд очиж асуугаад л аваад байв. Сүх хөрц гэдэл. Тэгээд ерөнхийдөө сурчсан. Гал сүнүүгч чинь машин дотроо явж байхдаа галаа хараад очоод буу хүртлээ салхиныхаа чиглэлийг хараад аль талаас нь яаж унтраах вэ гэдэг тактика боловсруулдаг юм л та. Тэгсэн тэрийгээ ч мэдэхгүй хүүхэд л орсон байгаа юм. Тэрнээс судалгүй би анхны хүнээ аварлаа. Нэг подвалд ажилдаг саун шатаж байгаа дуудлагаар очсон. Сауных нь 2 өрөөнд 2 хүн байгаа гэд 3 хүнийг нь гаргачихсан. Нэг нь үлдчихгээд байдаг. Дан утаан дотор зүг чигээ олох хүн хайх амаргүй. Тэр үед Оросын дээр үеийн Кип 8 гэдэг баг хэрэгэлдэг байсан юм. Үлдсэн нэг хүнийг хайгаад ерөөсөө олоогүй байж байтал баг дуусчихсан. 26 дугаар ангиас нэмэлт баг авах гэсэн тэд нар бас өөрсдөө галын хаягтай байж тараад тэгэхээр нь нусны альчуураа норгож байгаа л урдуура байрж ороод нөгөө олдохгүй байсан хүнээ шатны булангаас олсон. Гарах гээд явж байхдаа л ухаан алдчихсан юм шиг байгаа юм. Гаргаж ирээд цуцны цохилтыг нь бариад үзтэл сул байхаар нь жаахан химэл амьсгаа хийсэн чинь цэргээд ирсэн. Амьсгаа нь ороод нүд нь нэгдээд л ирэхээр хүн чинь айгүй баярлт юм байлээ штэ. Би хүний амь аварчлаа шүү дээ гэж бодсон чинь өөрөө өөртөө онгромоорч юм шиг бахархмаарч юм шиг санагдаж билээ. Бас хэдэн өдөр ярих яриатай болж байгаа юм. Анхны удаагийнх байсан болохоор тэр их тод үлдэж. Сүүлдээ дасаа дор дороо мартагдаад л явчихж байгаа юм л даа. Тэрнээс удалгүй би анх удаага шатаад өгч гсэн хүн харлаа.
Эхлээд харахаар зочирдоод айдгал юм байна лээ. Бүр амар шатчихсан хүн чинь боодох шиг болчихдог. Гар мар нь сална, барихаар арьс нь гуужаад л. Тэгээ жаахан айхаар ахнар малгаан дээрх алтан сомч нь хамгаалдаг юм аа. Тийм болохоор битгий ай гэж зоригчулна. Өөр юм бод эвгүй санагдаад байвал гэртээ хараад арцгууч уугуулчих. Зүүдэнд чинь орж ирээд байвал ном уншуулчих гэж бас зөвлөнө. Тэгээд яг 2 3 хоног зүүдэнд орж ирээд л гайгүй болчихсон. Ингээд олон ирчүүлдэ бужигнаж явсаар байтал нэг л мэдхэд олон жил өнгөрчихсөн байв. Хүсэж тэмүүлж хийсэн ажил байсан болохоор дунд нь шантрах үеж байгаагүй. Би нэг хүнээс буурайс илгээд ажиллаж байгаа газраа нэг өөрчлөлт үзүүлэх зүгээр юм байна гэж сонсоод ангиас олж үзэхээр боллоо. Тэгээд 63 дугаар анги руу томилогдсон. Тэнд би анх Амгалан баяр дүүтэйгээ танилцсан да. Монхор хамартай, өндөр сайхан бие хаатай залуу. Бид нэр том хамарт гэж хочлоо. Тэр үедээ манай салааны шин цэрэг байлаа. Засвар үйлчилгээндээ сайн, ангийнхаа хамгийн засварыг хийн. Тусч, байнга л хүмүүс туслана. Цуг ажилдаг байсан нэг дүү гадагшаа явах гээд тэзний мөнгө хэрэгтэй болсон чинь шууд л өөрийнхөө нэр дээр цалингийн зээл аваад өгч байсан. Нэг итгэсэн үндэ хамаг юмаа л барина. Тэгээ чаднаа болноо л гин. Чадахгүй гэж өрөөсөө хэлэхгүй. Дүү мөртлөө хамт гал дээр очиход хүртэл их түшигтэй л санагдана. Бид хоёр гал руу байн хамт ордог байв. Дуудлаггүй өдөр гэж байхгүй. Нэг салааныхан 24 цаг хамт байж цугтаа хооллож, цугтаа унтцгаана. Нэг удаа бид нэг рестораны галыг унтраагаад явж байсан юм. Харанхуй шөнөөр агуулгах руу давхад орсон чинь пүс гээл өөдөөс дэлбэрчихсэн. Архины агуулгах байсан юм шиг байгаа юм. Хаалчсан байж байхад нь хүүт уус тавьчингууд нөгөөх нь халуун агаараар будахгүй юу? Амгалан баяр нүрээ дараад л давкаахаа л гэж байна. Яасан гэсэн чинь дүүн хараагүй болчихлоо гэхээр нь гэрэл тусгаад харсан чинь нөгөөх чинь нүдээ ерөөсөө нээдгүй. Алив чи ядаж нүдээ жаахан нээдэ гэсэн чинь нээлтэхгүй байна гэд болтгоо. Тэгэхээр нь зэрэг нүдийг нь хуруугаараа хүчээр дээш болгосон чинь над руу харснаа. Харж ийн гэд тэгтэн савж унтлаа хийнэж илээ. Айгаад л нүдээ нээж чадахгүй байсан юм шиг байгаа юм. Амгаа дүү маань нэг цоглог галын хажуугаар бас тоглоом нарган хийнэ. Хүнийг шоглоно. Нэг удаа 8 айлын орос усны дээврийн хүндэд гал гараад 3 сундаг шатаа тавьж агаад дээврээр нь орцгоосон юм. Би нэг номерыг авчихсан болохоор хамгийн урд нь амгаа маань 2 номер учраас миний ард явсан. Тэгсэн шалан цөмрөөд би пад гээд л унсан. Доошоо унахтаа би 2 гараа алдлаад шаланд нь тогтчихгүй юу. Тэгсэн амгаа намайг дээш нь татаж гаргаснаа. Үхэгчин дутаа юу? Алин миний ард яв гээл тоглоомоор сүрхий ах шиг хэлж билээ. Бид хоёр багш шав, хуурай ах дүү, гэр бүлийн найзууд болоод сайхан л үерхэж төхөрлөж байлаа. Тэр ангид амгаатай 4 жил ажиллаад буцаад урд нь арлаж байсан ангидаа буцаж ирсэн. Би хаа байсан 5 шаард амгаа болохоор баян зөрөхөд болохоор нэг их уулзалтад байхгүй ч уцаар бол байн гарна. Надад нэг юм өгнө гэд байсан ч бид хоёр өгөлцөж авалцаж чадахгүй баах явсан. Би нэг гэрийнхэн гадаа ойрхон явж байгаад нөгөөхөө авах гэсэн амгаа гэртээ байхгүй байж таарад тохироо нэг л бүрдэхгүй яваад л байлаа. Тэгснийг орой над руу бүр 2 3 залгаад л нөгөө өгөх юмаа аваад тань дээр очлоо гэдэв. Би чи тийм холоос ийм орой ирж яах гээд байгаа юм бэ гэсэн. Үгүй өнөөдөр заавалчгүй аваач өгнө гэд зөрсөөр байгаад орой бүр 10 цагийн үед ажил дээр хүрээд ирсэн. Бид хоёр 20 минут буу алт сууж агаад амгаа за зориотлах явлаа шүү гэд тэгэл тэрвэрлдээ салцгаасан юм. Бид хоёр уг нь уулзаа салахтаа тэгж тэрвэрлддэггүй юм их сонон. Маргааш нөгөө дүнжин гарын гал гарсан. Би ямарч байсан ч гэсэн ажил дээрээ яваад очсон. Хүний аим эрсчихлээ гэж сонсогдсон. Би өнөөдөр ээлжтэй гэдгийг мэдэж байсан. Тэгээд ангирун залгаад цаадах чинь мөн үү гэсэн. Мөн гээд. Тэгээд л сонирн болчихдго юм байлээ. Яана яс хэцүү юм бэ. Зүүдлээчгүй явсан зүйл тохиолдоод тэнгэр хөмрөшгөл болсон. Яг мөр зэрэгцээд жаргал зовлон хамаг юмаа хуваалцаад нэг тоогоноос хоол идэж явсан хүнээ алдах их хүнд байдаг юм байна лээ. Тэгээд яах вэ? Өөрийгөө тайвшруулахгүй болохгүй. Ерөнхийдөө хурдхан л хэвийн байдалтай орохгүй бол би чинь ээлжиндээ гарна, галд явна. Тэрийг бодоод яваад байвал хийх ёстой ажилдаа сайн түлэрч чадахгүй учраас аль бол хурдхан мартахыг л хичээсэн дээ. Хаяа дүүгээ санаад нүднээс нулимс гардаг юм. Тэр явдлаас хойш эхнэр маань өмнөхөөсөө илүү их над руу залгадаг болчихсон. Намайг ажилдаа гараад явах болгонд эсэм минь тэрээсэ гэж дандаа боддог гэсэн. Хаяа гандаа орохороо надад ном уншуулна. Одоо тэгээд хаяа тэтгэвртээ суух болоогүй мүү гээл надаас асууж байдаг юм. Сүүлийн 10-аас 15 жилийн хугацаанд байрлагын орц материал маш их өөрчлөгдсөн. Урд нь голцоо мод шатдаг байсан бол одоо сэндвчин хавтан хөөсөнцөр шатдаг болж шахалт маш хурдан явагддаг. Шаталт маш хурдан явагддаг. Хүний амьсгал боодог учраас өмнөхөөс илүү амь насаа алдах эрсдэл нэмэгдсэн дээ.
бас шингэрүүлсэн хий, тесрэж дэлбэрэх бодис их болж, хувь хүн албан байгууллагууд өрөө тасалгаандаа хадгалдаг болчихсон нь эрсдлийг уламл их болгосон. Манай онцгойгийн эрчүүлч нь үер, түүмэр, халдвар төвчин гээд бүх л гамшиг аюулын өдөөс хамгийн түрүүнд явна. Аварна, хамгаална, туслана. Ээлжийн амралттай байсан ч утсаа унтрааж болохгүй шүү дээ. Дууцсан цагт үргэлж бэлэн байх ёстой. Хүний амнаас аж ахуй нэгж ард иргэдийн өмч хөрөнгийг аврах ийм гэгэн үүсийн амтыг мэдэрчгээр ажлаа уламл дурлаж хийдэг юм да гэсэн байна. Би халуун бороо гэд киноны нээлтэнд урагдаж очихгүй юу? За. Тэгээд тэр яг онцгойгийнхны яг юу хийдэг те ингээд бүх юмыг харуулсан. Тэгээд нөгөө киноны нээлтэн дээр чинь ингээд нөгөө киноны уран бүтээлчдийн багаас гадна нөгөө онцгой байдлынхантай хамтарч исэн кино учраас онцгойгийнх ингээд дуулдаж хуурдаад тэгээд яг ингээд дууны клипийг тайзан дээр боддоор үзүүлж байгаа байхгүй юу? Яг ингээл нөгөө нэг аваар усал гарангууд тэр нөгөө нэг багж тоног төхөөрөмжөө яаж ашигладгийг ингээл тэгэл цаана нь ингээл дуун яваал те. Амар догтлоо. Тэгээд гадаа нь ингээд нөгөө нэг энэ эдний чи өмсөж зүүдэг хувцас хунар те. Тэгэл одоо тэр сүх хүмүү хүрцгээл бэли мэли ингээл бүх юм ингээ боддоор тавьцсан. Тэгээ бид нар чи ингээ хурч үзээд имэрч үзээл ингээл те бүгдийг нь үзэж байгаа байхгүй. Тэгэл кино эхэлж байгаа байхгүй. Тэгээ гол дүрд нөгөө эрхмээрт мөрөөдлийн театрын тэгээ эрхмээгийн аав нь одоо цоггүй нөгөө нэг цогоогүй гэдэг. Тэгээ байжсэн чи нөгөө эхнэр нь нөгөө цэн даюуш байхгүй. Гүй тэр хаарц марцтай ингээл нөгөө нөхөртөө байнгын санаа зовоостой тий. Бүх юм ингээд амар мундаг харцаараа үзүүлж байгаа байхгүй. Тэгээ аав нь өвөө нь аав нь тэгээд ээж нь ингээд байнга санаа зовд юм чи хүүгээ ямар ч ээж бас адилхан өвөө аавтаа адилхан гал сөнөгч болохыг хүсэхгүй штэ. Тэгсэн чи хүү нь бас болчихж байгаа байхгүй. Тэгтэл тэр ээж ингээд нөгөө хамгийн сүүл киноны төгсгөлд өөрийн мэдлгүүл ингээл хүлийн зөвшөөрчл байгаа юм л да. Тэгээ тэрэн дээр бас ингээ бүр амар боддоор харуулж байгаа юм чам. Тэгээ би бүр ингээд асгартл уйлаад гарсан чинь ямар хэцүү ажил вэ гээд. Үнэхээр амар. Тэр артталт нь байдаг тэр эхнэрүүдийг бол би бүр үнэхээр шүтсэн юм ч та яасан хэцүү юм бэ гэж бодсон. Ямар нэртэй кино вэ? Халуун бороо. Анаа чи үзмээр юм бэ? Үзээрэй. Би үзээрэй байна уу? Пүү ста бүр яг ингээл фүү яана гэд яг энэ дээр ингээл битсэн шиг бүх юмыг боддоор харуулж байгаа юм чи хүний аим аварж байгаа, өгсөн хүнтэй таарж байгаа, дотроо ажиллаж байгаа, хин нэгнийг алдчихж байгаа тий амар ёо. Тэгээ болсон явдлаас сэтүүлсэн кино юм тий. Тий. Тэгээд одоо энэ яг онцгойгийнхан ингээд бүр өөртөө тэгээд тэр би бүрэлдэхүүнээрээ ороод тэгээд одоо тэр нөө киноны зөвлөх гэж байдаг штэ тэр зөвлөх мөвлөх нь яг онцгойгийнхоо өөртөө ажилласан. За өстө үзэхэр кино юм байна. Үзээрэй. За хоёулаа хамтран хэлэгчтэй танилцуулаад өргөжлүүлье. Улаанбаатар хотод 12 цаг 42 минут болсон нэвтрүүлгийн маань хамтран хайрлагчаар Акума зон авцуулжээ хамтран хайрлаж байна. За 2025 оны 9 сарын 18-наас 2026 оны 1 сарын 15-ныг дуустал үргэлжлэх Ford брендийн Kuga автомашин машины одоо суглаатай урамшууллыг эхлүүлсэн байгаа юм байна. За энэхүү суглаанд яаж оролцох вэ гэхээр Акума зон авто сүлжээгээс 150 сая төгрөгийн үйлчилгээ эсвэл бараа бүтээгдэхүүний худалдаа авалт хийсэн тохиолдолд нэг суглаатай болно гинэ. За дээр нь ямар ч үйлчлэгээ худалдаа авалт хийсэн бол 5-аас 15 амьдралын ваучер авч байгаа. За энэ ваучерт нь зөвхөн эднийхээс үйлчлэгээ авахгүй, шүдний имлэг байгаа, хоолны газар байгаа, массаж, саун зэрэг маш олон газрын маш олон үйлчлэгээнээс 5-аас 15% хямдралтай үйлчлэгээ авах гэсэн үг байхгүй юу? За тэгэхээр манайх илүү дэлгэрэнгүй мэдээллийн та 1824 гэдэг утаснаас аваарай. 1824. За ингээд нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Акума зон авто сүлжээ хамтран ажиллаж байна. Баярлалаа. Баярлалаа. За үргэлжлүүлэн дараагийн түүхийг уншъя. Аав 30 гартлаа найс нөхдөөгөө наргиж цэнгсэн дунд чөмгөөрөө дураараж иргсэн хүн байсан гэсэн. Хизээ хойно ээжтэй уулзраад аавыг 41 настайд нь би гараад аавын ганц ам болсон юм. Ээж намайг төрүүлчихэд жил гаруй болоод л ажилдаа орчихсон. Аав харж үлддэг. Ээжэд сүү авахгүй аав намайг сумын төмөр тэрвэрч яваад л сүүтэй хүмүүсээс хөхүүлээд өгөөжтэй миний охиныг гээд л гуйж явдаг байсан гэсэн. Аав бүр надад дотуур хувцас хүртэл авч өгдөг байсан. Үс гизгийг минь боон сургуулийн гадаа намайг харуулдаа л өглөө оройгоо зогсчихно. Намайг сургуулаас медаль авахар чинь онгироод л сумын төвийн айлуудаар тахуулаад явчих шүү дээ. Бүр танихгүй айлаар хүртэл орно. Намайг их онцгой хүүхэд гэж итгүүлж өсгсөн юм. Ямар ч гавьяа гаргаагүй байхад л найзууд нь ирэхэд миний охин чи ийм өндөр болчихсон, ингэсэн тэгсэн гээд л магтаад яриад л байна. Нэг удаа надад хевс цэвэрлэх ажил гарч ирээд 20 сая төгрөг
олсон юм. Тэгээд тэндээсээ 10-ыг нь аавдаа өгсөн чинь тэр мөнгийг бүр тухандаа хүргэж мөргөж аваад л бурхны урд тавьж байсныг нь би маш тод сандаг. Хаяа аав руугаа нэгж явуулахад тэр бүрийг л бүр ингээ байнга ярина штэ. Миний охин надад тэгж нэгж явуулсан гэдэл. Нэг наснаас ахуулаад нэг ч төрсөн өдрийг минь алгасалгүй тэмдэглэж өгч байсан. Сумын төвд тэр үед бэлүү олдохгүй шүү дээ. Тэгэнгүүт нь Наполеоныг торт болгоно. Манай тэнд нэг Америк айл байдаг байсан юм. Тэднэрээр тэгсэн нэг удаа кекс хийлгээд дээр нөгөө Монлаа гэж байдаг шүү дээ. Монлаа зоолчихсан асаагаад төрсөн өдрийн минь төргийа гэж хийж байсан. 19 жил төрсөн өдрийг минь нэг ч алгасалгүй тэмдэглэж өгсөн. Би чин оюутан болоод хотод ирж гисэн дандаа гэрийнхэнтэйгээ оноо гаргадаг байжгаад анх удаа хотод гэрийнхнээсээ тусдаа он гаргахаар боллоо. Тэр үед би нэг хүнд юм зарчихсан мөнгө авах гэд хүлээгээд аавгаач баярлуулах санаатай. Аав нь яг миний төрсөн өдрийн дараахан болдог байсан юм л да. Тэгээд хотод байжгаад тэгсэн яг он гарах гэж байтал аав залгасан. Миний охин хизээ ирэх гэж байна. Аавны төрсөн өдрөөр чинь чиний дуртай зэрлэг гахаа махыг шарж өгнө. Аав нь охиноор үнэхээр их бахархдаг шүү. Миний охин ч боловсралтай мундаг хүн болно шүү гэдэл баах юм надад загсан. Би солиот буудуулах гээд яарад за ойлголоо гэд өнгөрсөн юм. Тэгсэн аав хамгийн сүүлд охинтой амар их хайртай шүү гэж хэлсэн. Тэр миний аавтайгаа ярьсан хамгийн сүүлийн яриа байсныг би тэр үедээ мэдээгүй. Тэгээд л маргааш нэг сарын 1-ний өглөө амар их дуудлага утсанд ирчихсэн. Пал хийгээл явчихсан. Ээжтэй ярьсан чинь аав нь хараад ухаангүй байгаа. Гэхдээ гайгүй миний охин тайван байжгаад наанаасаа унаан цуугаад хүрээд ир гэж хэлсэн. Би эндээс Эрдэнэт рүү яаж явснаа ерөөсөө сандаггүй. Нэг л мэдсэн би эмнэлэг рүү орж байсан. Оруулахгүй байсан ч би орилсоор байгаад аав руугаа орсон. Аавд баах юм залгачихсан байсан. Аавын хөлийг барьсан чинь дулаахан байсан. Намайг сонсоод байгаа юм шиг санагдаад би аавтай амар их ярьсан. 3 хоног тийм байдалтай ухаангүй хөвцсөн. Тэгээд 1 сарын 4-нд яг миний төрсөн өдрөөр хамт байна гэсэн амлалтаа биелүүлчихэд аав минь өнгөрсөн. Тэгээд тэр өдөртөө нийлээд 20 жил төрсөн өдөр болгоноор минь яг хажууд нь байсан юм да. Аавыг өнгөрөөд эхний 1 жил надад амар хэцүү байсан. Гэхдээ дараа нь бүтэн 20 жил тийм дүүрэн хайранд умбаж өссөн байж тэрэндээ сэтгэл хангалуун бай гэж утсноос хойш гайгүй болсон доо. Одоо хүртэл би аавтайгаа өдөр бүр ярьдаг. Хөндлөнгөөс хүн харвал галзуул гэж бодох байх. Хажууд байхгүй ч орон зайн үлдчихсэн болохоор яг л найзтайгаа ярьж байгаа юм шиг охин нь ингэсэн шүү, тэгсэн шүү гэдэл ярьдаг. Аав намайг харж байгаа гэсэн бодол намайг хязгаарыг давуулдаггүй гэхүү дээ. Би хизээж буруу замаар мөнгө олохгүй, замаа алдаж явахгүй. Аав надад дандаа охиндоо санаа зовдөггүй шүү гэж хэлдэг байсан. Тэгж их надад итгэдэг байсан юм шиг байгаамаа гэсэн байна. Өстөл нөгөө аавын хайранд өсчтэй. Харин тийм ээ. Би ч гэсэн өстөө аав явах шүү дээ. Иймэрхүү түүхэн шиг айгу тийм санагдаад шүү дээ. Хэцүү санагдаад дээ. Хэцүү те. За дараагийн түүхэн уншийд. Дараагийн түүхэн Чойронгогийн түүхэн. Манай дарга ажил ярих гэж байгаа юм шиг намайг өрөөндөө дуудаад би чамд ийм ч юм зааж өгч чадна, тийм ч юм зааж өгч чадна. Чи оронд нь харин юу хийх юм ухааны юм ярихгүй юу? Би тухайн үед ямархуу утгатай юм яриад байгааг нь сайн ойлгохгүй жаахан мангардуу царайлж агаад тайлангаа танилцуулж дуусаад явах гэсэн чинь дарга тэрвэрлт өгөөч гэсэн. Намайг нэг тэрвэрээч. Даргын өрөөнчтэй ажил тараад бит хоёр хоёулах нь үлдчихсэн байсан. Би айгүй эвгүй байдалтай тэрвэрсэ. Тэгсэн чинь сап гээл тэрвэрч авангуудаа үс үнэрлснээ үнсчихсэн. Тэгсний үнсэлцэг гэж оролцсон. Ямар амар хэрэг вэ? Би шоконд ороод түлхсэн. Өөрийн хайртай дуртай хүн л биш бол энэ бүхэн шал сэжийн мэдрэмж өгнө штэ. Энэ зүйл тохиолдохын яг өмнөхөн дарга эхнэртэйгээ хажууд уцаар ирж байсан. Би тэгэж байгаа хүнийг чинь тийм зүйл хийн гэж огт бодохгүй штэ. Тэгээ шоконд орчихсон гараад явсан чинь ардаас би чамааг арай ухаантай гэж бодож байсан. Ийм ч юм ойлгохгүй гэд надад хэлж байгаа юм. Би таксинд суухад хитрхи бачимдсан байлаа. Алхангаа сайн найз руугаа яриад яг уйлчих гээд муухай мэдрэмж төрөөд амаа мян гарцсан. Манай найз хоёулаа даргалууч мессеж чийгээд миний өмнөөс ичиж байгаа юм. Зөндөө юм бичээ төгсгөлд нь та иймэрхүү юм ахиж гаргавал би таныг зохих байгууллагад нь мэдэгдэн шүү гэсэн чинь өөдөөс чи өөрөө бараг надтай сэтгнэ өстэй маягийн хариу ирж байгаа байхгүй юу? Тэрнээс хойш намайг ажил дээр зуугаад ямар ч юм хийсэн шүүмжилдэг болсон. Юм асуунгууд ийм юм асуулаа мэддгүү мүү? Юм асуухгүй байхаар юм асуухгүй юу гэд хийгээд яваад байгаа юм гэд тиймэрхүү байдлаар тэгснээ хаяа чи ч угаасаа их юм ярьдаг те чи ч угаасаа бүх юмыг мэддэг те чи том толгойтой штэ гэл нэг тийм яжлсан харцсан.
Сүүлдээ пэгээр дуудуулангуудаа би төвчөж явснаа тесрээд шууд ажлаас гарсан юм. Ажлынхандаа энэ талаар юу ч хэлээгүй байсан. Нэг удаа тэд нартай гарсан чинь нэг залуу шууд яаса цаадах чинь чамааг оролцсон уу гэж асуусан. Тэрүүгээрээ бүр алдартай байж таарсан да. Тэр үед хэрэг би ямар нэг алхам хийгээд цаашаага мэдээлсэн бол миний дараа тэр байгууллагад ажиллах охтод хэрэгтэй ч байсан билүү гэж дараа нь жаахан харамссан. Аль болох хурдан мартел гэсэн бодол байсан болохоос биш цаашдаа өөр эмэгтэйчүүдэд юу болж болох талаар бодож үзээгүй байсан. Одоо бол энээс цааш ахаад ийм асуудалтай тулгарвал би заавал чадах бүхнээ хийн гэж бодож байгаа. Эмэгтэйчүүд эсвэл бүр эрэгтэйчүүд ч байж болно. Иймэрхүү асуудал гарвал чатгаараа репортлоод дээд албан тушаалтнууч гэх юм уу хүмүүст ингэж болохгүй. Эн чинь хэвийн зүйл биш гэдгийг заавал ойлгуулж явах хэрэгтэй юм байлээ шүү. Биенд хүрэхээс гадна дээрээс доос шүлэнгэртэж харах, янз бүрийн үгээр хэлэх гэх мэт жижигхэн зүйлсийг хүртэл оошоохгүй байж болохгүй. За гээд луужуу сэтгэлээр тоохгүй өнгөрөөх нь тэр хүнийг улам өөгшүүлээд дараа нь өшөө том хэрэгээр өөр хэн нэгнийг хохироохыг нь бэлдэж өгч байгаагаас ялгаагүй зүйл болно гинэ. Ер нь нөгөө нэг би ч өмнө нь шүлэтийн цагтаал эмэгтэйчүүд ба карьер хөгжөөл би ч гэсэн эмэгтэй хүн гэд дандаа нэг юм эмэгтэйчүүд рүү чиглэсэн нэвтрүүлэгтэй байсан шүү дээ. Тэгээ тэрүүгээр нэг байгууллагын сэтгэл зүйчтэй ингээд ярилцж байхад байгууллагын сэтгэл зүйч гэдэг утгаараа ер нь ийм хамгийн их дарагддаг юм энэ ажлын байрны бэлгийн дарамт гинэ. Тэгээ ингээд нөгөө гаргаад хилэнгүүт одоо ил болоо шүүлүүлээ штэ. Тэнгүүт яг одоо саяны чийл өөрөө их л цэтгнэ өстэй гэдэг хандлагыг нөгөө удирдах албан тушаалтан болохоор гарах чинь тэнгүүт ингээд нөгөө байгууллагынхаа одоо хуулийн эцэс ч юм уу хандна штэ. За энэ дарга ингэсэн намайг инглээд гэлээ гэнгүүт нөгөөдүүл нь бас ингээд дарагдчихдаг нөгөө байгууллага талдаа үйлчилдэг. Ер нь бол байгууллага талдаа үйлчилдэг. Тэгэнгүүт нөгөө ажлынх нь болохоор зэрэг ажилласаа халагдчихгүй ч гэж айдаг юм уу тий. Ингээд бас дуурдгүй. Тэгээ ерөнхийдөө ингээд нөгөө нэг энэ бэлгийн дарамтанд орсон эмэгтэйгийн баг буруу болоод тэгээ дээрээс нь ингээд шүүхтэлцээд явна гингүүд нөгөө нэр төрд амар сэвтэн штэ. Тэгэл сэвгдээл тэр тэгсэн гинэ энэ ингэсэн гинэ. Одоо энэ тэр сэтгэл зүйчийн ярьж байгаа кейс бол бүр хүчирхийлүүлсэн байгаа байхгүй юу? Ажлын байран дээрээ даргийнхаа өрөөндтэй хүчээр тэгээ ингээд шүүхтэлцээд явангууд айгүй хэцүү гэж байгаа байхгүй. Тэгээд айгүй их дарагддаг. Тэгээд ингээд санаан зовдог. Тэгээд дээрэс нь яг саны миний ингэсэн шалтгаануудаас болоод айгүй их дарагддаг гэж байгаа байхгүй. Айгүй хэцүү ер нь айгүй хэцүү. Тийм байна. За энэ хүрээд 2025 оны 9-р сарын 25-ны пүрэв гарагийн үдийн ачаар нэвтрүүлэг радио 2 дугаар студиэс миний түүхээрээ шууд хүрээд өндөрлөж байна. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Акумазон авцуулж хамтран ажиллаа. Баярлалаа Чанцаа. За өргөлөл эрхэм сонсогчдаа манай Чанцаа одко нарын хөтлөө хүргэдэг гайхмаараа хөө нэвтрүүлгийн хашин хэн дугаарыг хүлээн авч үзэж сонсоорой. Дэлхийн монголчуудын эмжил радио 88.3